Матрын үлбэс гаргаад матрын үлбэс гаргаад ингээд одоо суулт хариулт Номтой Баярын эвсэл парламентэд 3 дахь хүчин болох уу? Үндэсний эвслийг Номтой Баяр анх авахд дараагийн их баяр болчихгүй гэсэн айц ардын намынхны дунд байсныг нуух юм. Тэгвэл айц биелэлээ оллоо. Номтой Баярч гүүгээ хурааж байгаа азрах шиг ардын нам, ардчилсан намаас нэр дэвших гэж чадаагүй гомдогсдыг цуглуулж эхэллээ. Номтой Баярын хүн гэгддэг байсан улсын хурлын гишүүн асан ундраа хэдийнэ үндэсний эвсэлд илсэн. Хотын орлогч асан Батмөнх Даян хааны дүрээр бага насаа дэлгэцэнд мөнхөлсөн Баяр хүч тус эвсэлд илсэж Сүхбаатар Чингэлтэй дүрэгт нэр дэвших бэлтгэлээ хэдийнэ хангад эхэлсэн сурагтай. Сүхбаатар дүрэгт үргэлж ардчилсан нам ялдаг байсныг болиулах гэж Чингэлтэйг нэгтгэж нэг тойрог болгосон. Дүүргийн намын хорооны дарга байсан По гамбааг дэвшүүлэн зайлуулж байгаль орчны дэд сайд болгон байж учрал гишүүнийг оронд нь тавьсан гэд ардын намынхан энэ удаагийн сонгуулийг өгтөж Сүхбаатар дүрэгт баггүй анхаарсан. Гэтэл гомдогсод нь эхнээсээ намынхаа саналыг хуваах ажлыг хийгээд эхэлсэн нь харамсалтай. Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан Гамболд хөвсгөл булган орхонд Номтой Баярын эвслээс нэр дэвшгээр бэлтгэлээ хэдийнэ хангаад эхэлжээ. Оюун эрдэнэ хүрэл сүрхт нарт гомдсон улсын хурлын зарим нэг гишүүд Номтой Баярыг сонгох сурагтай. Бас Женко дургүй ардчилсан намынхан тэр дундаа Эрдэнийн фракцийнхан Номтой Баяртай яриа хөөрөө хийж квота авахар болсон гин шүү. матрын үлбэс гаргаад матрын үлбэс гаргаад ингээд одоо суулт хариулт